Сэндийн энх бат контрол комендатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут. Комментаторын ээлж дугаар эхэлж байна. Энэ удаагийн зочноор Улсын хурлын гишүүн Баасан хөрөж ирээд байна. За ордноор нэлээд мужигнаад авсан. За ордноор улс төрөөр одоо хамгийн сүүлийн одоо сонин дуулах байх гэж үзэж байна. За ерөнхийдөө яг вэ. Манай монголчууд чинь бас Facebook, Twitter за олон зураг телевизтэй болсон учраас ерөнхийдөө юу болж байгааг бол шилэнгээр харж байгаа. Хэн нь үнийг ярьж байна, хэн нь худлаа ярьж байна, хэн нь эрх мэдлийн төлөө тэмцэж байна, хэн нь эд хөрөнгөө асуудалтай байна. Маш идэвхтэй харж байгаа. Тэр утгаараа өнөөдөр ордны сонин бол ард түмэнд ил байгаа гэж бодоод байгаа байхгүй юу? Тий. Дотоод сонин бас байна. Дотоод сонин гэвэл үгүй яг дотоод сонин гэвэл голомтын баясгалан баригдлаа гэдэг сургадууллаа. Хөгжлийн банктай холбоотой хов жив яригдж байна. Үнэн худлааг нь мэдэхгүй. За дээрэс нь нөгөө 25-нд хууль батлах тухай яриад ерөнхийлөгч намрын чуулганыг цаашаага үргэлжлүүлэх нь зөв гэдэг ажил хэрэгч маягийн саналыг цагаан сарын өмнө тавьж байна. За тэгээд юу гэдгийг яг ерөнхийдөө нөгөө байдаг амьдрал байдгаараа тэгэл гацсан юм гацснараа бүх нөгөө нэг байнгын ороонууд нь хуралдахгүй хэн ирж гарын үсэг зургаж хэлэх бол хэн ирж одоо тийм ээ одоо энэ хүний эсрэг ярих бол гэсэн тандсан, хардсан, буруутгсан, гайхсан тиймэрхүү нэг юм хоёр сарлагын мөхөө мөргөлдөөл яваад байна тий. Харин тий. Хэрэгжил харагдаад саалгаад дийлэхгүй тий. Хэрэгжил харагдаад байна тий. Нэгэн дийлхийн хүч тэнцүү хоёр бухушаас удаа дийлдэхгүй байлаа. Тий хэцүү. Тэгэл энийг хараад ерөнхийдөө жаахан ажиллаа хийгээсэй гэсэн байр суурьтай. За эднэрийн харин нэг сайн мэдээ нь одоо ашгүй дулаараад нөгөө утааны асуудал жаахан багасах шинжтэй. Тэгээд ханаа том уу их байна. Тэр мэрийг бодвол нөхдөөд бол нөгөө эрүүл мэндийн сайд маань нөгөө цагаан сарын ахмадуудад бэлэг өгж байгаа харагдлаа. За тэгээд эмнэлгийн шалан дээр байгаа нөгөө газар эвддгийн нэг ихдэг орон дээр хэвтүүлсэн юм зү. Тэгээд тий нэг ойрын үед нэг гинтийн шийдвэр гарч магадгүй. Тэр нэг ямар ч хамаагүй нэг байшин засаал юу гэдэг имлэг болголоо гэдэг шоу их сургадуулж байна. Тийм үү. Юун дээр одоо энэ голомтын баясгалан гэдэг за Монголын одоо томоохон банкны эзнийг барьж хорьсон гэсэн мэдээлэл түүний хажуугаар одоо юу гэдэг өрөөнд шалгалт хийсэн гэсэн хоёр мэдээ зэрсэж байгаа. Тэгэхээр энийг болохтой ерөнхийдөө хандуужаа чиглэлд болохтой энэ долгижийг барьсантай холбоотой гэсэн юм чиглэл байна. Яг бол нөгөө Орсон гарсан мөнгө голомт банкаар авсан гэсэн. 5 сая ийллээ шүү дээ. Хөгжлийн банктай холбоотой гэдэг. Би зүгээр тэгж яг хов живийн шинжтэй болохоор нөгөө баталдаг хүн биш тийм ээ. Нотлдог хүн нь биш. Тэгээд тэр зүгээр хов живийн шинжтэй юм л хоорондоо ярилцчихсэн. Яг нарийн даваад үзэх юм бол би ингэж боддгоо шүү дээ. Энэ голомтын баясгалан ч гэдэг юм уу. Одоо энэ худалдаа хөгжлийн сахал эрдэнэлэгч гэдэг юм уу те. Банк бол миний ойлгож байгаагаар бол итгэлцэлээр суурилж мөнгө төгрөгийг бол хадгалж тэгээд эргэлтэнд оруулж бизнес хийдэг байвал. Манай өнөөдөр банкуд болохоор өөртөө давуу байдал ашиглаад давуу байдал гэдэг нь юу вэ? Хүний мөнгийг хүүгүүд зяада аваад тэгээ хөрөнгө оруулалт маягаар бизнес хийдэг. Хөрөнгө оруулалт маягаар тийм улс төрчдийг санхүүжүүлдэг. Хөрөнгө оруулалт маягаар одоо юу гэдгийг улс төрийн бүлэглэлүүдийг бий болгодог. Энэ нөхцөл байдал нь эргээд өөдөө шийдсэн ч болоо өөрийн толгойдоор гэж эргээд ингээд заваарсан гэж хэлж болох одоо нөхцөл байдлууд ороод эхнээсээ хүмүүс за энэ нэрэж иймэрхүү юм хийндэл гэж харж байна гэж би ойлгоод байгаа. Гамболд гэдэг нөгөө залуу телевизээр ярьсан яриа. Нэрээ телевизээр ярьсан яриа гэж анх Тэмүүжин тэр бичгийг гаргахад нь би Гамболтой ч уулзж ирсэн. Нөгөө манай Дэмбэрлэгой тий. Дэмбэрлэгой зайлуул манай их хурлын гишүүн Самбуугийн Дэмбэрлэгээд тэдний хамаат юм байлаа. Тэгэл мэдээж анх удаа гишүүн болсон хүн чи хоёр дахь сонгогч гэж бодоол тийм ээ. Бас нөгөө барын аманд гараа ихэс буцахгүй байлаа шүү дээ. Тэр үед би очиж уулзаад нэг одоо юу гэдгийг ярьж суугаад надад бол ямар ч материал өгөөгүй. За цаг нь болохоор надад их олон гоё юм байгаа.
одоо биш л гэдсэн. Тэгэл одоо тэр цаг нь болсон юм байлгүй гэж хараад байж байгаа. Тэгэхээр би бол энэ ган болдын тэр яриад орлог живийг шалгаж байгаад ер нь бол шалгах ёстой л доо. Юмнуудыг шалгаад нотлоод тэр үед одоо ямар юм байсан тийм зөв бурууг нь салгаад явах хэрэгтэй. Хамгийн гол нь энд ямар нэгэн улс төрийн нөлөөлөл байж болохгүй. Өшөө авалт байж болохгүй гэж л би ойлгодог. Өчтөр бас шинэ мэдээ гарлаа. Бас мэдээллийн сайтн дээр нэг алтан дорнодын анхны эзэн байсан Павшок ярьслаа өгсөн байсан тий. Тэгээд одоо та тэрийг бас олж харсан баг. Тийм тэгээд яг өөрийнх нь яриа мөн үү биш үү? Одоо чинь захим ертөнцид юу л бол юу тавьдаг болсон цаг шүү дээ. Яг Павшок гэдэг хүн одоо зурагтаар ч юм уу, интернетээр ч юм уу лайв хийгээгүй, дуу хоолоогоороо тий лайв хийгээгүй болохоор юу ч юм бэлээ гэж би бас гайхаад байж байгаа. Тий. Үнэн бол жаахан онцгой юм байлээ. Худлаа бол бас тэр бол нөгөө нэг юу гэдгийг тактикийн зорилтоор нөгөө хиймлэр нотлох баримт бүрдүүлж байгаа маягаар хийж байгаа тоглолт юм шиг л харагдчихлаа. Тэгэхээр тэр утгаараа бол би яг тэрийг энэ тэргээд дүгнж чадахгүй нь одоохондоо бол хуулийн байгууллага анхаарна үз. Тий, тэр бол ямар нэгэн одоо зохион байгуулалттай байж магадгүй. Тэр магадлал байж болно. Яг гэвэл өнөөдөр захим ертөнцид амьдарч шүү дээ. Тэр утгаараа яг альных нь үнийн, альных нь худлаан хүмүүс нь азар үхээгүй. Хүмүүс нь гэрчүүд нь байна. Эрх мэдэлтэй байсан хүмүүс нь байна. Эрх мэдэлтэй байчаад эрх мэдэлгүй болсон хүмүүс нь байна. Шалгаал яриад тогтоогоол явах хэрэгтэй. Манай Монголд шиг ингээд нэг юм яг энэ хол дарга бол буруутай байж болно, буруугүй байж болно, янз бүрийн байж болно тий яг. Гэхдээ нэг хүнийг бас огцруулахын тулд бүтэн хууль гаргаж тий. Би бол одоо хууч биш юм одоо энийг бол одоо дэмжихгүй баг. Хувийн байр суурь. Тэгэхээр манай Монголд би хараад юу ансан. Энэ бол одоо хөгжилт одоо ингээд үүдгийн тэр нийгэм нь одоо ингээд тогтсон юм улс оронд чинь яс суртахууны хэвийн хэмжээ гэж байдаг шүү дээ. Энэ хуулийн дээгүүр тий. Тэгэхээр манад одоо ингээд яс суртахууны хэвийн хэмжээ гэж байхгүй болсон юм хараад байгаа байхгүй юм. Тэр наадагдсан юм. Тэгэхээр одоо ийм хийхт хүрдэм болов уу? Гэхдээ ийм хийж байгаа байдлыг харахад надад юу гэдэг юм бас энэ хүчнэх гэдэг бол айгүй том дарангуул шүү дээ бас тий. Би бас нэг ийм юм яваад байгаа хараад та юу гэж харж байгаа хурж байна. Гэхдээ яг манай ард түмэн намайг зарим нь баасаа гişүнэ. Та одоо яагаад энэ квалтыг огцруулахыг дэмжихгүй байгаа. Та энэ 5 залуутай яагаад нийлэхгүй байгаа. Та манан бүлгийг дэмжиж байгаа мó, гал хамгаалаад байгаа мó гэл. Нэгсэн нөгөө хэсэг нь та одоо энэ жидүүчтэй нийлдсэн юм уу? Та одоо энэ хайшаа энийг яагаад ярихгүй гэд намайг хараад байгаа. Би бол юу гэж хэлдэг вэ гэвэл үгүй энэ Миогомби инх болд гэдэг хүнийг Монгол төрийн 2 номероор үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр сонгоё одоо гэдэг саналыг энэ 65 гэсэн. Энэ байгаа 40 хүний бараг 80% нь инкол даргыгаа бишрийн шүтэж хайрлан хамгаалж тийм ээ хармаанд нь амьдарч исэн хүмүүс, карманд нь амьдарч исэн хүмүүс. Ерөнхийлөгчийн сонгуулиар та нар хэрвээ санаж байгаа бол мэдээлэл хийжсэн хүмүүс ихэнх нь байгаа. Тэгээ гинт хайр нь хувирч нөгөө хүний хайр хувирдаг, бурхны хайр хувирдаггүй гэдэг шиг гинт хайр нь хувирал би энэ хүнээ болъё гэд дээрээсээ бүгдээрээ л одоо пүү гэл баг хамт байвал одоо манан болчих гээд байна гэд ингээд нүдэд байхаар нь би за дээр нь 41-т нь болоод 42-т нь болоод жудаггүй загнаад яах вэ? Зөвхөн их хурлын дарга гэдэг утгаараа бол муу дарга биш. Улс төрчийнхөө хувьд бол 30 жил болсон юм чинь аимшигтай бохор байхыг үгүйсэхгүй. Тэгээ хууль хяналтын байгууллага нь яриа тогтоогоод гаргаал ирэх ёстой гэж би боддгийн. Энэ хүн за яг огцрох ёстой ч байж магадгүй. Яагаад вэ гэхээр ингээл манай энэ хүмүүс чинь ингээл амар юм яриад байгаа ш. Би сквадрын талбай дээр очиж жаад хүмүүстэй уулзаад яг нөгөөд хүмүүс нь ч гэсэн надтай санал нэг ба. Дараагийнх нь хий. Юм 40-с л 50 ш. Энэ залуучууд нь тавигдах юм уу? Тэгээ би нэг өдрийн сонин дээр нэг яриа өгсөн чинь хүмүүс шоолол байх шиг байгаа. Тэгэхдээ би бол баг үнний ортой юм шиг яриад. Би өөрөө дарга болъё гэж юм биш шүү. Тэгэхдээ тэрийг бол тодорхойлоход арчилсан нам хуваагдчих. Ардын нам хуваагдчих. Одоо хинж тавилаа гэсэн энэ төр гацчихна. Тэгэл тэглээ, инглээ, тийм байна, ийм байна гэж хэрүүл хийгээл тий. Тэр дундуура тий. Дандаа тал талаараа хот дээр ч юм, ус дээр ч юм.
Тэгээ одоо ямар сайндаа энэ их хурлын дарга гэдэг бол төвийг сагсан, дундыг барьсан одоо нейтралны хүн байх хэвээр. Тийм хүмүүс энэ дотор одоо олдохгүй байна. Тийм тэгэхээр одоо яах хэвээр юм. Дээрээс нь одоо нөгөө хуучны Нямагийн их болд гээл ярих юм. Инх төвшин гээл ярих юм. За нөгөө ням дөрж гээл ярих юм. За одоо өөр хин байдгийг сүү батвалд гээл ярих юм. Эднэрийг нэгэн даргуулж магадгүй гэж бор шуу явах. Тэгээ эднэр тавиад манан устгах уу? Манан улам бэгчих үү? Би бол 30 жил устаагүй зүйлийг энэ хүнийг сольсноор гинт өөрчлөлт гарах уу? Зүгээр л хүрэл сүхийн ардын намын дарга гэдэг тэр цол хэрэгэм нэмэгдэх бах. Тэрнээс өөр нэг том өөрчлөлт харагдахгүй байгаа хөөе. Тийм болохоор би тэртээ дөрөнгөө 20 онд ард түмэнд дүнгээ тавина. Ганц жил нэг ард түмнийг нэг хэрүүл оруулахгүй байгаас гэж бодоод байгаа шүү. Олон их хол даргыг сольсны дараа бол энэ АТГ-ийн дарга солих гэсэн том ажил эхлэхээр яарад юм шүү. Үгүй авилгалтай тэмцэхийн даргыг өөрчлөгээд асуудал болсон юм. Би ерөнхийлөгчдөр орж хэлсэн тухайн үедээ. Та бол энийг өөрчлөх болно. Хуулиараа Зандаагийн их болд бол хуулийн маш зөв гаргалгаа хэлсэн. Тэрний өгд хугацаа нь дууссан байна. Өөрөөр хэлэх юм бол энэ бол эхнээсээ тавигдаагүй орны хугацаан дээр тавьсан байна гэж. Тэгвэл томилогддог албан тушаал гэдгийг бас бодох хэрэгтэй. Энэ чинь сонгогддог биш. Яг нь нөхрийн жишээ бол буруу байсан. Зандаагийн их болд яриад байгаа жишээ нь сонгогддог албан тушаал бол өөр. Жишээлбэл улсын хурлын гишүүн 4 жил гिचгээд нэг 2 жил дутуу байхад нэг хүн сонгогдсон бол тэр хүн 2 жилээр л ажиллана. Энэ чинь сонгогдож байгаа. Томилж байгаа тохиолдолд бол эхнээсээ юу тэр бичгэн дээр яг юу гэж тавьсан бэ гэдгийг бас харах хэрэгтэй. Манай хүмүүсийн хувьд бол хамгийн том алдаа нь ямар алдаа гаргасан бэ гэвэл авилгалтай тэмцэхийн даргыг ард түмнээр сонгож оруулж ирлээ гэдэг. Энэ бол буруу. Яагаад вэ гэвэл төрийн тусгай албан тушаалыг төр томилдог болохоос ард түмэн сонгодгүй байхгүй. Ийм л хуультай. Төр гэдэг чинь хуулиар барих хэрэгтэй. Тэрнээс биш хуулийн дээр байхгүй зүйлийг зохиогоод ард түмэн таалагдахын тулд би ийм юм хийж ийнэ гэвэл 37 онд бол баахан буудаж алж яхад ард түмэн таалагдж л байсан баг заримд нь. Тийм биз дээ. Яг тэрэн шиг өнөөдөр төрийн шийдвэр зөвхөн хуульд нийцсэн байх хэрэгтэй байхгүй. Хууль нь өөрөө шударга ёсны зарчмын одоо тэр хэмжүүрний. Тэр утгаараа өнөөдөр юу гэдгийг тухайн үед оруулж ирсэн тэр бичиг нь буруу л байсан. Тэгээд тэрийгэ засаал одоо юу гэдгийг тэр хүмүүсээ солиод дахиад оруулаад ирж болно шүү дээ. Тэгээ хүмүүс бол ингээд хараад хахад иргэдийн зүгээс бол одоо ингээд бас нэг шударгаас тогтооё. Энэ манангаас сарниулъя тий. Тэгээд одоо энэ их цэвэрлэгээ хий гэдэг их хүлээлт авах шиг байна. Энэ нийгэмд тий. Танд одоо ер нь одоо энэ хэр боломж байна харж байгаа юм. Одоо та бол дотор нөгөө та бол одоо альж тэр улс төрийн юунд байхгүй байгаа юм тийм ээ. Ард түмэн чин сэтгэлээсээ хүсвэл хийж болно. Тэгвэл ард түмэн гэдэг байгаа энэ одоо зүйл маань мэдээ дэлхийн бүх улс оронд намаар дамжиж төр их мэдлэлд хүрдэг. Намаар дамжиж. Яагаад вэ гэх юм бол Монгол улсын үндсэн хуулийн дээр ч биш үү? 39 суудал авсан нам засгийн эрхийг барина гэдэг чинь одоо намаар дамжихаас өөр аргагүй гэж. Яагаад гэвэл ард түмэн бол янз бүрийн боддог, янз бүрийн төлөөлөлттэй тийм ээ байгаа шүү дээ. Тэгэхээр энийг нэгтгэж зангидж үзэл сурталын хувьд цэнгэлж өгдөг нэг байгууллага байх хэрэгтэй. Тэр нь бол нам багхгүй. Харин одоогийн тогтолцоон дээр шин нам хол явахад хэцүү байгаа. Яагаад гэвэл одоогийн намууд маань юу гэх юм бол нэгдүгээрт нь дэмжигч компанитай. Одоо манай урдаа барьдаг л ямар л компани байна аль нэгэн намын дэмжлэг өгдөг. Санхүүжүүлэгч маяг багтай тий. Багтай, хэвлэлтэй. Дээрээс нь хууль хүчний сүлжээтэй. За дээрээс нь одоо юу гэдгийг хүлээн зөвшөөр тархинд нь одоо шингэцсэн одоо ихтгэл өмгшил болсон нэр нь одоо хэвшигдсэн байгаа. Тэгээ манай монголчууд чинь нөгөө шинэ юмд бас дургуй шүү дээ бас. Тэгээд дээрээс нь юу гэдгийг бас бодит кандидатууд байдаг. Тэгэхээр энийг өөрчлөйгөл улс төрийн намын тухай хуулийг л өөрчлөөд намыг шинчлэн бүртгэх хэрэгтэй. Сонгуулийн хуулийг бас өөрчлөх хэрэгтэй баг тийм үү? Сонгуулийн хууль тэртээ дэргүй өөрчлөгдөх баха. Зөвхөн би юу гэвэл хүрс сүхэд хэлсэн. Та нар 65лаа. 65лаа учраас та нар 3 одоо боломж байна. Ажлаа хий, үндсэн хуулийг өөрчил, эсвэл их хурлыг тараа. Битгий ингээд нэг 9 хүнийг 2 хуваачаал ганц баасан хүүгээр гар үсэг зур гэдээ яриад. Та нарт ийм 3 боломжоо хийж чадахгүй бол цаашаа явахгүй.
үндсэн хуулийн дээр та нар 3 зүйлийг өөрчилж байгаа. Та нар ингээд ард нийтийн санал асуулгах шиг нийтийн зөвлөдөх мөмөлдөх уулзалт малцдаг өчнөө мөнгө цацсан хэдэн тэрбум марна. Тэгээ тэрнийхээ үр дүнг одоо нэг тавилтаа. Юу гэх юм бол ерөнхий сайдын эрх мэдэл өндөр байх уу, ерөнхийлөгчийн эрх мэдэл өндөр байх уу, шүүхийг сонгодог байх уу, янз бүрээр ярьж болно. Тэгэхдээ ард түмэн эн чинь 100% нэгдэг байна. Яг энэ дээр маргаалтантай. 100% нэгдсэн 3 асуудал байна. 60 тэрбумаас салъя. Тэр нь төрийн албыг арилждаг ба болий. Тэгвэл үндсэн хуулиндаа улс төрөөс хараад бас төрийн алба гэдгээ тодорхой зааж өг. Хоёрдугаарт нь та нар бол энэ утаанаас салъя гэж байгаа. Утаанаас салъяг бол дагуул хоттой бол хотын статусыг гарга. Тэр утгаараа 8 хотыг одоо юу гэдгийг те хөгжүүлэх тэр одоо бодлогоо тодорхойл. Үндсэн хуулиндаа нийслэлтэй байна, хоттой байна гэж тодорхой бич. За 3 дугаарт нь юу гэх юм бол сонгуулийн тогтолцоог тодорхой бич. Ялсан нам болгон тоглоомын дүрмийн бичдгээ болий. 8 удаа сонгуул болох чинь 8 удаа өөрчиллөө. Тэгээ аль нь сайн хин чин дээр дүгнэлт хийж чадаагүй. Жижигрүүлж үзлээ, томруулж үзлээ, янз бүрээр л үзлээ шүү дээ. Тийм байна. Тийм учраас би зүгээр хувьдаа юу гэж бодож байгааг бол энийг бүгдээрээ өөрчилцгөөё. Энийг та нар хийж чаднаа. Инх юм бол ард түмэн та нарыг хайрлана. Чадахгүй л таар. Ийм л юм яриад байгаа шүү дээ. Ер нь бол яг ингээд сүүлийн 28 жил ингээд сонгуул болоод тэгээд яг энэ улс төрийн намын гол зорилго бол ерөөсөө засгийн эрхийг авах шүү дээ тийм. Өөрөөсөө хэллээ тэгээд энэ засгийн эрхийг авах ажлыг бол одоо юу гэдэг энэ хоёр нам боллоо бас сайн хийж байна тийм. Хийлээ. Гэхдээ энэ дотор нэг юм биш тийм. Улс орныг хөгжүүлэх гэсэн юм ба. За энийг хийж чадахгүй байна тийм. Энийг л хийж чадлаа одоо 28 жил боллоо шүү. Тэгэхээр энэ бол одоо юу гэдэг энэ 2020 оны сонгуул гэдэг нь үнэхээр л тийм өөрөөр хаадаг хандах хэрэгтэй шүү. Би бол ингэж боддгийн. Өнөөдөр улс орон хөгжих үү, хөгжихгүй юу гэдэг асуудал чинь мөнгөтэй холбоотой үстэй. Мөнгөний одоо 90% нь хаанаас бүрдэж байгаа? Уул уурхаагаас. Уул уурхаагаас бид нар тэгш бус гэдэг юм одоо юу гэдгийг юу тавьчаад байна л да. Тэгш бус боломж. Лицензийг одоо гэдэг нэг цаасыг нэг хүмүүст өгөөл нөгөөдүүл нь очиод Хонконгод очиж гэрээ игээл мөнгө оруулж ирдгүү. Ажилчдынхаа бараг цалин тавьдгүү. Компани бараг дампуурах гэдэг мөнгө нь бол Хятадын Хонконгийн тэр банкнд явж идэг байхгүй. Тэгэхээр энийг бид нар өөрчлөе гэвэл ерөөсөө байгалийн баялагийг ард түмэн тэгш хуваарлах хэрэгтэй. Тэгш хуваарлах хоёр л арга байгаа. Нэг нь бол татвараар сан бүрдүүлээд сангаар ард түмэнд хуваарлт өгөх. Хоёрт нь бол нийт ард түмний хувьцаат компани. 3 сая хүний хувьцаат компани байгуулах. Тэгээ энэ хуулийг нөгөө хаалттай хувьцаат компани тухай хууль гэл өргөн барья гэхээр инээ тэрэгээд би одоо жишээлбэл Эрдэнэтийн 49-тэй холбоотой нэг юм ярих гэдэг нь л та. Жишээлбэл Эрдэнэтийн одоо үйлдвэр гээд манай Эрдэнэт үйлдвэр байхгүй гэд үзэх юм бол Эрдэнэт хот байхгүй бол дампуурна. Энэ үйлдвэр чи өөрөө шавташгүй нөөцтэй үйлдвэр биш. Жил ирэх тусам өртгөн өсөд байгаа. Тэгэхээр энэ дээр өнөөдөр хөгжлийн сангийн хууль гэж гаргаад юу гэдгийг хотод зориулсан одоо тусгай сан гаргахгүй болвол дампуурсан тохиолдолд яах юм? Яг энэ шиг улс нь өнөөдөр яах вэ гэдэг ийм юмнуудыг өнөөдөр ярих болсон. Тэгээд энэ 65 хийх ёстой шүү дээ. Энэ 40 өнөөдөр хууль санаачлаад орж ирэх ёстой. Хүнд зориулсан хууль ярьж болно. Нэг асуудал. Тэр 40-ийнхөө одоо тэр баялагын сангийн тухай хууль инээ тэрэг авчраад оруулаа баталсны дараа бид ийм хуультай болсон учраас АК бугаан бариад тийм ээ хар урдаараа очиод одоо тийм ээ ордуудын дээрэмд ил та. Булаа ил та. Хуулиараа өгөхгүй бол хурааж авъя л та. Одоо болохоор улсаа дахиад өрөнд хийх гээд байгаа байхгүй. Хууль нь байхгүй учраас нөгөөдүүл нь олон улсын арбитрийн шүүх инээ тэрэ янз бүрийн газруудаар яваад улсаа өрөнд хийчих гээд байгаа байхгүй. Хэрвээ Монгол улсыг хэрвээ одоо чинь бид 26 тэрбум долларын өртөө шүү дээ. Энэ өрийг нэмэгдүүлэх юм бол Монгол улс ерөнхийдөө мөглөхнө. Тэгээд Парисын клуб дээр очиод бид өрийн минь хятадууд ч юм уу за бодвол хятад л авах байлгүй дээ. Худалдаж аваад Монгол улс газар нутгийн хувьд одоо юу гэдгийг таслагдаж тусгаар тогтнолоо алдах ийм аюул байгаад байгаамаа. Тийм болохоор би энэ дээр бол маш их одоо болгоомжтой хандах хэрэгтэй. Байгалийн баялагийг хуулиа эхлээд батлаад өгөөч л гэд би гуугаад байгаа. 30 жил ярьлаа шүү дээ бид. Тэгээ улсын хурлын гол хийх ажил бол хууль тогтоол батлах шүү дээ тий. Гэхдээ бол хөгжөлтэй холбоотой дандаа зөв хуулийг батлах шаардлагатай. Одоо ингэж бодлоо та. Одоо 96 онд алт хөтөлбөр гэж гарахад 18 мянган тонн алт Монгол улс
одоо авчээсэн. Одоо нөгөө 18,000 тонн л байгаа. 20 жил 18,000 тонн л байдаг. Ингэж болох уу? Тэгсээр холбоо овоолзоод байдаг. Тий. Өчнөө нөх байгаа. Тий. Тэр олборлтууд нь бол хаасайгүй. 70 тонн алтаа бид нар татваргуу гаргаад 68% татвар гэсэн нэрээр зарим нэгэн одоо хүмүүс нь хулгайлж гаргаад одоо бид тэгсэн чинь төр хүчгүйгийн нэг жишээ нь ингэж хэлж байгаа байхгүй хүчгүй болгож байна. 5% татварыг 2.5% болгоё. За яагаад гэсэн? Яагаад вэ гэх юм бол бид нар энэ хэн чадахгүй. Хулгайн алт гараа явчих. Алтны одоо уурхаатай 20 улс байдаг дэлхий дээр. Дэлхий дээр 200 гаруй улс байлаа гэхэд тэрний 20 нь энэ алт олборлолт хийдэг байхгүй. Тэрний нэг нь Монгол, ганцаархнаа алт боловсруулах гэдэг юм уу алт угаах үйлдвэр байхгүй. Энэ алт угаах үйлдвэргүйгээсээ болоод энэ оюу толгойруу чинь гараал тийм ээ одоо энэ нүүрсээр дамжаад ямар ч алт гарч байгаа бид мэдэхгүй шүү дээ. Одоо энэ одоо бусад байгалийн баялгаар гараад ямар алт гарч байгаа бид мэдэхгүй. Ягдгүй л тэр үйлдвэрийг барих хэрэгтэй байхгүй. Тэгээ ийм арчаагүй гэж болохгүй байхгүй. Тэгээд энэ арчаагүй байдлыг чинь олигархууд бий болгоод байгааг ард түмэн ойлгоод уурлаад байгаа. Тэгээ уурлаад байгаа учраас нөхдүүд энэ ардын намд чинь энэ 65 суудлыг өгсөн байхгүй юу. За та нар минь бошгон хууль батлаад өгөөч л гэсэн. Хулгайчийг очоо шийдгээ, шоронд хийгээ, шүүх хурал хийгээд гээгүй. Хоорондоо зодтолтоод хоёр хуваагдах гэж хэлээгүй. За та нар үндсэн хуулиа өөрчлөөрэй, бусад хуулиудаа өөрчлөөрэй. За энэ сөрөг хүчийг яах вэ? Баасанхүү ганцаараа байг, нөгөөдүүл нэ баахан хулгай хийсэн юм шиг байна. Юсүүлээ байг. За ингээд та нар маань бол харин бидэнд үннийг хэлээд өгөөрэй. Ажиллаж гэнэ ажиллахгүй нь яриад өгөөрэй. Зарим нэгэн гой саналууд хэлээд өгөөрэй гэсэн. Тэгээ эднэр маань ингээд яхаар би бол их харамсаж байгаа. Бид нар 65 байсан бол гэж заримдаа боддог шүү дээ. Тий. Яг нэг үгэлт. Тэр одоо ингээд өөр хэлээд ш баялаг. Тэгэхээр одоо улс бас ингээд хөрөнгөтэй байх хэрэгтэй тий. Улс. Тэгээд яг би зүгээр санаж байна. Жил гарны өмнө Монгол улсын засгийн газар шийдвэр гаргаад Монголын төр засаг өөртөө алтны одоо тийм компанида болсон шүү дээ. Эмжэл, Эрдэнэс хэмжээлийн дэргэд тий. Тэгээд энэ маш өөр ашигтай ажиллаж байсан Эрдэнэс тавлага компани захирал Арим Болдыг одоо солиод тий. Тэгээд Эрдэнэс алт ресурс гэсэн компани захиалаад тавьсан шүү дээ. Тэгээд одоо тэгтээ энэ компани үйл ажиллагаа байхгүй. Явдггүй. Харин одоо асуудал нь юм байхгүй юу? Яагаад вэ гэхээр гой санаа гаргачдаг. Тий. Огт хэрэгжилт байхгүй. Бид нар өнөөдөр юу гэвэл Монгол улс өнөөдөр юу гэдгийг хуулийг одоо хэрэгжүүлэхдээ олон нийтийн хяналтыг бий болгоод олон нийт өөрөө энэ хяналтаар дамжуулаад миний төлөө энэ юм орж байгаа гэдэг асуудлыг ярих хэрэгтэй байхгүй. Банкны одоо жишээлбэл хүү өндөр байна гэж ярьдаг юм. Банкны хүү өндөр байна гэж. Тэгээ банк хүүгээ буулгаа гэд хувийн компани гадаа жагсаал хийх гэдэг ах нь холгүй байдгийг. Би буруу гэж байна. Харин тэрийг хуулиар өөрчлөх нэг арга байгаа. Жишээлбэл инфляцийг 6% байна. Тэгвэл банк ашиг, зардал, эрсдэл 3 нэмээ. 9. Хадгаламжийн хүү 9% байх юм бол зээлийн хүү дахиад 3 нэмэхэд 12% бол. Одоо 18 байгаа үст. Ингээ буучиж байна. Яг ингэнгууд ард түмэн юуны төлөө жигсэх вэ гэвэл энэ инфляцийг буулгах гэж жигсэх байхгүй. Инфляцийг бууруул гэж. Банкны гадаа биш, сангийн яамны гадаа засгийн газрыг огцруул гэж жигсэх байхгүй. Инфляц өсчлөө, тэрнээс чинь болоод миний зээлийн хүү өсчлөө, миний юу хийчлээ гэж. Яг тэрэн шиг нөгөө алтныг одоо энэ зүйлүүд ч гэсэн за нэг улсын компани аваад үсттэй, за нэг шахаа хийгээл үсттэй ойлгохгүй шүү дээ. Ипотекийн зээлийг одоо жишээлбэл 95 мянган хүн авдаг. Хуучин улс мөнгө үйлдвэрлээд, цаасан мөнгө үйлдвэрлээд тэгээд 95 мянган хүнийг ипотекийн зээлтэй болгосон. Тэгэхдээ 4% хүүтэй банкнд өгч. Банк нь юу гэвэл 4% нэмсэн байна. Ингээ 8% зээл гэж юм гарсан. Одоо тэгсэн чинь 500 тэрбумыг 1% хүүтэй өгсөн чинь банк 7% хүүтэй болгож байгаа. Болохгүй шүү дээ. Улсын мөнгийг авч байгаа бол тэд нар за 4-өө ядаж байлаа. Тэгвэл 5% болно. Би бол юу гэж байгаагүй эрсдэл үйлчилгээ хоёроо л өг. Тэгвэл 3 болно.
юу үйлчилгээ ашиг хоёроо л ав. Эрсдэггүй юм багхгүй юм чи. 30% шууд автоматар чаад ш. Тэгээ энэ хуулийг бас дахиад нөгөө хөрс сүгттэй хэлсэн дээ. Яг тэгвэл хөрс сүгч нь ерөнхий сайд намын дарга хүн багхгүй юу? Энэ 65-ыг билээд штэ. Их хурл тар гэж гар үсэг зурхаа болёо. Энэ хөрс сүгийг ажил гэж гар үсэг зуръя. Ажлаа хийгээч хөрсгүй. За ажлын хийлэг хийч. Арт түмээ. Тэрнээс биш өнөөдөр нөгөө алтан цаг алтан үзэгний тухай яриад байгаа байхгүй юу? Нэг нь энэ Баян үлгийн засаг дарга байсан нөхөр нэг алтан үзэг барьсан юм бэл. Тэгээд нэг нь болохоор нэг хуурмал шармал цаг зүүцэн засаг даргын юун дээр байсан. Тэр хоёрыг харангуудаа хэлсэн гэж та нараа ингэж тансаглаж болохгүй гэл. Яг ард түмэн таалагдана л да мэдээч тий. Тэгвэл өнөөдөр арчилсан нийгэмд хүн юу өмсөх, юу идэх хулгайн биш бол шигтэй. Хамаагүй хамгийн гол нь тэгвэл жигдрүүлсэн хуцастай байх журам хуулиар батлал та. Форумтай ч юм уу тийм одоо тэгэл тэрнийгээ бас одоо хуулийн батлаагүй тэгэл нөгөө гудамжинд сууж байгаа жирийн ард шиг юм шүмжлээ суугаад байгааг нь би ойлгохгүй. Гартаа өстө жинхэнэ сэлэмтэй. Эрх мэдэл байна тий. Бүх эрх мэдэл байгаа. Ерөнхийлөгч ч байна. Хоёуланд нь эрх мэдэл байгаа. Тийм. Ер нь бол энэ байгаа үедээ л ажил хийж явах хэрэгтэй тий. Тэгвэл одоо ингээд бууцсан хойно манайхан дарга нар гомдол тавьдаг шүү дээ. Тэрийгээ сайжруулах, энийгээ сайжруулах. Одоо яг манай ингээр дарга шиг болохгүй шүү дээ. Тэгээ одоо ингээд дуусаа ахгүй юу? Уг нь бол байгаа үедээ хийчих гэдэг. Тийм одоо тэгээ санаатаа санамсаргүй алдаа гаргацсан болвол буг болтлоо төр суугаад ах хэрэггүй. Тий. Чадж байгаа үед тий. Чадахгүй бол ажиллаа өг тий. Тэгээ чадааг бол сүүлд нь одоо би тэх байсан ингэх байсан гэсэн яриагаа одоо тосоо тий. Ер нь бол манай энэ маш олон улс төрч ярьж байна. Элбэг дөрж ярьж байна, алтан уягч ярьж байна тий. Тийм боосны хадарал тий. Тэгэл уучаал нэг тэгэл нэг гонших. Одоо болох хэрэгтэй байхгүй. Би ерөөсөө хэлдэг байхгүй. Одоо тэгэл манай нэг настангуудыг амраамаар байхгүй. Бямсрангаагаас эхлээл тийм ээ. Одоо ерөнхий сайд байсан бямсрангаагаас эхлээл одоо энэ юу гэдгийг байгаа энэ инквер даргаас эхлээд бүгдээрээ сайхан ингээд тухайн үедээ ажил хийж юм чи алдаа гарганаа. Алдаа нь эрүүгийн эрэг байвал ял шийтгэлээ үүрнэ. За тэрнээс биш энэ одоо алдаатай байсан, энэ ингээд байсан гэд за яг ярих нэг нь ярина үз. Тэгээд наад хүн чинь төрөөс болчлаа, ажилласаа болчлаа. Одоо яах юм бэ? Тийм үстэй. Бага хүмүүсийн одоо та эрх мэдэлтэй биш үү? Та ажиллаад өгөөч л гэж би шахаад байгаа ш. Эрх мэдлийн төлөө иргэд ноцдог нэг тийм юм байх шиг байна тий. Одоо гинт тухайн ордог уу тий. Байхад нь 1000 хэлэхэд энэ их тэнгэрийн вирус гэж нэг амар өвчин байдаг юм байна гэж би ойлгосон. Их тэнгэрт амьдардаг хүмүүс тусдаг. Тий. Тэгээ их тэнгэрийн вирус гэд би нэрлэлчихэд байгаа. За тэр вирус яадаг вэ гэвэл маш халдвартай. Иргэн байх. Аимшигтай. Иргэн байхдаа бол тэр хүн бол одоо эрх мэдлгүй гэж хэлэн дээ. За хүнтэй гоё ярьдаг, гоё их мэндэлдэг, юмыг гоёор сонсдог. Үнийг одоо үг авдаг. Тэгээд эрх тэнгэрд очиж буудсан чинь өөрт нь хайртай хүмүүсийг л сонсдог. Тэр хайртай хүмүүс нь дандаа таны зөв. Тэгжээ нэгжээ гэж хов ярьдаг. Жишээлбэл одоо сайн нэг юм болсон л доо. Нөгөө ерөнхий прокурордоор очиод нэг элбэг дөржийг шалгуулах гал нэг бичиг барайл явахгүй юу. Тэгээд би тэгээд тэрийг хараад дотроо би юу гэж хэлсэн бэ гэвэл яг вэ болно л доо шалгуулж болно. Гэхдээ Монгол төрийн тэргүүн штэ. Тэ аав нь хүүхдээ алгадах гэж байгаа бол тийм ээ олон нийтийн өмнө дээр алгадаад яах вэ? Тийм ээ. Тэгэхдээ тэрийг би хэрвээ ерөнхийлөгч байсан бол гэж яахгүй. Манай тамгын дарга нэг тийм бичиг өгсөн шүү. Тим юм байгаа шүү. Шалгаараа гинүз. Тэгсэн нөгөө тамгын дарга нь гүйж чаал аягаа нэхэд л тий. Уг нь бол цагийн өмнө ирээд ерөнхийлөгч эндэр дээр суудсан. Прокурорууд нэг нэгээрээ орж ирээд хажууд нь суудсан. Бас нэг төрийн зангарах харуулад тийм ээ. За би одоо ийм ажлын зөвлөгөө юм байгаа шүү. Манай тамгын дарга нэг өргөдөл өгсөн байгаа шүү. Миний өргөдлийг танах руу дамжуулсан байгаа шүү. Утгыг би товчхон хэлчихье гэдэг ингээд болоо шүү. Нөгөө хавцаа үзүүлээл ингээл тэгэл Монгол төрийн нэг тийм протокол гэж ярьдаг да. Ер нь протокол дээр алдагдсан уулз хэмжээдрийг харсан. Тийм. Ер нь бол протоколгүй болсон уулзалт. Тэр чинь бол соёлтой нийгэмд бол бас харамсалтай юм баггүй. Ер нь бол элбэг дөржийн тухай амар их юм ярьдаг. Үнэн худлааг нь мэдэхгүй шалгах хэрэгтэй. Би хамгийн их ярьдаг хүн шүү дээ. Шалгах хэрэгтэй, цэвэрлж авах хэрэгтэй. Солонгосч ерөөсөө ерөнхийлөгч бунгуутал очиж шалгачдаг юм билэ. Тэгээ сайхан цэвэрхэн болгож аваад манайх бол тийм ээ. Дараагийн ерөнхийлөгч нар нь
За бас энэ шиг хулгай ивэл шалгуулна шүү гэж явна шүү. Солонгостой шууд ажиж байгаа хэрэглэгч үүсч чадаж байгаа шүү дээ. Тий? Прокурор. Тийм ээ? Тийм шүү. Одоо бууцаа байна шүү дээ. Тийм байгаа. Тэр утгаараа би зүгээр юу гэж бодож байгааг бол энэ бол Монгол төрийн жишг байх хэвээр. Тэр утгаараа бол элбэг дөржиг маш сайн шалгах. Гэмт хэрэг хийсэн бол ол тогтоо. Тэгвэл тэрүүгээрээ мундаг ажил хийж юм шиг ярих биш. Монгол төрийн ерөнхийлөгч бол амар их юм хийж болох ажил байхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөлийг цэвэрлэмээр байна. Шүүгч нарыг цэвэрлэмээр байна. Оюу толгой энэ гэрээг одоо тийм ээ одоо шалгамаар байна. 5 толгойг өнөөдөр тийм ээ одоо явуулмаар байна. Төмөр замыг бариулмаар байна. Өө өстө нэрэ хийж болох ажил бол зөнд. Өнгөрсөн одоо 4 жил би санаж байна. Ерөнхийлөгч элбэг дорж, ерөнхий сайд сайхан бэлэг хоёр нэг байсан. Тэ? Тэгээд тэр чинь 3 ланы намыг хойсон шүү дээ. Тэгсэн ер нь өөрийнхөө намаас одоо сонгогдсон одоо энэ улсын хурлын аргыг инх удаа авчиж ирсэн. Шахаж ирсэн тэ. Одоо үндэсний аюул бодлого 3 гишүүн одоо хоорондоо ингээд зодтолтой байсан шүү дээ. Өнгөрсөн 4 жилигээ зодтолсон шүү дээ. Одоо яг энэ дараагийн 4 жилээ харсан чинь одоо ингээд нэг намаас сонгогдсон улсын их хурл тэ одоо засгийн газар гэсэн хоёр байж гэн гэсэн чинь арьсаа сонгогдсон бас ерөнхийлөгч. Тэгэхээр одоо юу гэдэг нь манай ан хоёроос сонгогдсон ерөнхийлөгч ерөнхий сайд хоёр нэгчээд бас нөгөө нэг юугатай улсын хурлын дарга бас ингээд авчаад юу гэдэг нь ингээд байлдаад байгаа байхгүй. Тэгэхээр манай үндэсний аюул бодлогын зөвлөлийн 3 гишүүн ер нь ингээд юм тийм сүүлийн одоо миний мэдхээр одоо ингээд 40 жил одоо ингээд одоо хагаралтай явж ирлээ шүү дээ. Тэгэл би бол сүүлийн үед эрх мэдэл гэхээс илүү эд хөрөнгийн зодоо юм уу л гэж хараад байгаа шүү. Их том одоо тийм мөнгөний зодоо 5 толгойн зодоо байх л гэж харж байгаа. Энэ 5 толгой гэдэг чинь одоо тийм ээ 5 ширхэг толгой одоо энийг авах гал анх үзсэн шүү дээ. Нэгтгэж үзээл тэгэл нэг нөхөрдөө хариуцлага тооцоол тэгэл цаашаа яваад байгаа юм шин. Эний чинь нэг МСС хувьдаа авч өрөө төлөх гэжсэн. Тэгээ би тэр үед өргөдлийн байнгын орон дарга байхдаа авч хэлцээд наадах чинь нийт ард түмний 10% өмзөмшдөг, өмчилдөг тийм ээ. Байгалийн баялагийг ингэж хувийн нэг компани өгөх нь буруу. Наадхаа бол гээд тухайн үеийн их хурлын дэд дарга байсан Миягомбын их бол логийн цог нараар бичиг явуулаад засгийн газар дээр нь зогсоож жагаад тэгээ байнгын орооны тогтоол гаргаад тэгээ ард түмэнд өгөх шийдвэрийг гаргуулж ирсэн. Хэвээ гэрлийн урдаар явах гэжсэн шүү. Тэр өнцгөрөө юу гэдгийг одоогийн ерөнхийлөгч Халтмаагийн Батуулга Зандаагүйгийн их бол эднэрийн тийм ээ бид нар бол санал нэг байсан. Усан гавьяа их тийм. Тэн дээр бол тэгээ одоо энэ бол юу гэдгийг одоо бол сорчилж ашиглаж гэн бас энийгээ бол хурдан төмөр зам тавихгүй байна. Эний тэрэг л яриа л байгаа. IPO хийх гэж гэн ингэх гэж гэн гэл яриа л байгаа. Би бол юу гэж бодож байгааг бол одоо хангалттай мөнгөтэй хүмүүс аль нь бүгдээрээ одоо нэг ард түмнээ бодоод нэг жаах юм хиймээр байна. Энэ төр гэдэг чинь баяжих хэрэгсэл байж болохгүй шүү дээ. Төр гэдэг чинь өнөөдөр юу гэдгийг тийм одоо өөрийгөө тижих одоо арга барил байж болохгүй шүү дээ. Төр гэдэг чинь миний ойлгочоор төрд зур байж захта шийдвэр гаргадаг эрх мэдэл байх хэрэгтэй байхгүй. Тэр чинь үрд мөнх юм биш шүү дээ. Төрд зур. Ер нь зөвөр одоо ингээд таны саяны хэлсэн бодоод тахтай ер нь юу гэдэг Монгол улсын одоо энэ юуны элбэг доржийн өөрийнх нь одоо бас эхлүүлсэн юм өөрт нь тусаад ахшгүй юм. Манан бүлэг гэдэг ярьдаг. Би энэ манан бүлгийн түүхийг мэднэ л дээ. Одоо тэр манан бүлгийн чинь түүхийг бас бишилцэж ярьж ирсэн хүмүүсээс дуулсан зүйлээрээ би бас тэр үед хүүхэд байсан. 96 онд баха 97 онд байна уу энэ 5 намыг нийлүүлээд арчилсан намтай нийлүүлээд өөрийгөө ерөнхийлөгчийн сонгуульд сойсон гончиг дөрж гэж нөхөр байгаа. Уул нь тэр 5 нам байсан бол өнөөдөр ямар ч байх байсан сэхэдний нам гээл тийм ээ. Одоо инээ тэрэгээл байх байсан. Тэгээд 2000 он үндэсний дэвшил нам байсан. Үндэсний дэвшлийн нам, арчилсан нам гээл социал демократ гэдэг их хаятайхан намууд байсан. Үзэл бодолтой инээ тэрэд нийлүүлээл нэг байшинд оруулаад тэгэл мөнгөтэйчүүд нэг талдаа ороод мөнгөгүйчүүд нөгөө талдаа гараад тэгээ мөнгөгүй хүмүүс чинь тийм ээ мэдлэгтэй хүмүүс чинь бас одоо эрдэмтэй хүн даруу их мөрөн дүлгэн гэж даруухан загнаал үлдсэн. Тэгэн гутаа дээр нь баяр цогт. Баяр цогч манай инквер дарган хуурай дүү шүү дээ.
гэрт нь ороод хөргөчийн онгоолгол хоолой хийж иддэг хүн байсан байхгүй. Тэгээ бас толгой сайтай. Бас боловсралтай. Тэр хүн бол боловсрлоо юунд ашигласан юм одоо энэ шалгаж байгаа хүнийг муулаад яах вэ? Тэр би ер нь тийм шүү дээ. Хоригдож баригдаж байгаа хүний араас нөгшглөөл тэгдэг ингэдэг ярмааргүй. Ярдагчгүй. Тэгээд юу гэх юм бол энэ манан бүлгийн чинь бүтэц зохион байгуулалт нь бий болсон байхгүй. Тэгээд тэр нь цаашаа төгөлдрөгшиж явсаар агаад энэ нөхдүүд чинь оюу толгой дээр эцсийн цэгээ тавиад Эрдэнэтээр цаашаа давраад явсан байхгүй. Тэр нөгөө 2008 онд нөгөө юу болоод тийм ээ. Тийм стандарт бус засгийн газар байгуулагдаад нөгөө 5 иргэний амийг хороогоод тийм ээ. Тийм шүү дээ. Тэрнтэй хөдөлтэй. Тэр 5 хүний амийг одоо хүртэл хэн бууцсан олддоггүй шүү дээ. Нэг тушаалаа буруу зөрүү өгснөөс чинь болоод нөгөө пар агардсан гэдэг шиг тийм. Нэг улсад нэг 50 сая төгрөгийн хохирол учрлаа гэд амралт тэргүүтээ эдэн үнийг хорж цагдаа тэгэл өнгөрсөн шүү дээ. Би бол тухайн үедээ ямар байр суурьтай байсан бэ гэвэл би чи нөгөө буудуулсан үний өмгөөлөгч байсан шүү дээ. Би ямар байр суурьтай байсан бэ гэвэл наад цагдаа нар яах вэ? Наа чи ямар пар агараг бууцны нь бол бууцсан этгээд нь хүн алсан байгаа. Тэр чинь хэн тушаал өгснийг хэлнэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр яагаад гарсныг гар ав. Тэр чинь анх эхлээд ард түмэн хуйлгүй юм байна гэдэг бор шууг хүргэсэн шүү дээ. Тэр мэтчлэн юмнуудыг өнөөдөр шалгах ёстой. Тогтоох ёстой. Тийм шүү дээ. Үндэсний аюулгүй хуралдсан тий. Яг нэг утгатай юмыг хоёр хүн ярьдаг шүү дээ. Нэг нь Санжийн Баяр, нэг нь Намбарын хоёр. Намбарын хоёр бол би ингэж ярьжсэн, Баяр ингэж хэлсэн гэдэг. Баяр болохоор би ингэж хэлсэн, яг нөгөө үгүйгээ шүү дээ. Инх хоёр ингэж хэлсэн гэж ярьдаг байхгүй. Тийм учраас энэ минийг олж тогтоох ёстой. Тэгжээж бид нар цаашаа явахгүй болохгүй. Тэгээд эн чинь бас гадна дотны PR юм байна уу? Эсвэл явуулга байна уу? Украин шиг болгож ирсэн үгээд өргөн тагнуул магнуултай шалгад тогтоох ёстой. Хин санхүүжүүлж ирсэн, хин өмнө самун болгох. Бацаандан их эвгүй юмсэн шүү дээ. Тагнуулын 2 хүн орж ирээ шатаасан гэд. Үнэн үү худлаа мэдгүй. Одоо үнэн бод тэрийг одоо яг тэр үгээр нь гэрч болгоод шалгад тогтоох ёстой байхгүй. Одоо оюутлогоо дээр манайх ч бас ингээд байр суурь хуваагдчих бас ард иргэдний байр суурь. Нэг нь оюутлогоо маш ашигтай байх хэрэгтэй, нөгөөт нь маш ашиггүй. Гэхдээ нэг нь хоёр байр суурьтай байдаг. За би бол одоо оюутлогоо бол одоо гэдэг Монгол улсад одоо маш ашиггүй гэрээ болсон. Одоо тэгтээ зогсоох нөхцөлгүй гэдгийг би ойлгодог байхгүй. Зогсоох боломжгүй. Одоо цааш нь. Тэгтээ бол одоо алдагдaltaй ашиггүй гэдэг. Саяхан би бас манай бас гадны мэргэжлэндээ уулзах хэлжлээсэн. Танаа улс ч бас сонин гэрээ байгуулсан байлээ ш. Тэгээд засагч нь 34% эзэмшдэг юм байлээ. Тэгээд дараад нь танаа оюутлогооч дахиад хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болсон чи Монгол улс ч юм уу байхгүй. Тэгэхээр одоо дахиад зээл авсан. Зээл авсан. Тэр зээлийг бас оюутлогоо авахдаа бол танаа улс бол зээл авсан. Тэгэхээр оюутлогоо одоо ашиг авалтгаас илүү та нар бол эхлээд та нар өөрөө төлөх ёстой бас гэдэг. Тэгэхээр одоо бид нар чинь оюутлогоос ашиг авахаас одоо бид татварын мөнгө ороод байгаа шүү дээ. Одоо бид нар чинь өртөө бай оюутлогоо дээр бас. Өөр төлөх ёстой бай. Оюу толгоон зүгээр байр суурь бол нэг л юм байгаа. Өнөөдөр ашигтай юу ашиггүй юу гэж ярих бол нэгдүгээр асуудал байж болно. Тэгэхдээ хууль зөрчсөн байвал хүчингүй болгож болно. Авилга өгсөн. Одоо баяр цогтоос юм гарлаа барилаа л гэж байна. Энийг тэгээд гэрээ байгуулахдаа авилга албан тушаалын ашиглаж гэрээ байгуулсан бол энд олон улсын ямар ч шүүхтэр очиж бид ялна. Уучлаарай. Энэ гэрээ чинь хууль зөрчсөн гэдэг нь ингээд тогтоогдсон байна. Тийм учраас энэ гэрээг бид хүчингүй тооцоолъя гэхэд ямар ч асуудлаар шийдэж байна. Одоо улсын хурлын ажлын хэсэг ашаа дууссан уу? Улсын их хурл дээр 5 дэдэсээ гараад их сүртэй ингээл шүүмжилж болох бүх хүмүүсийг оруулаад ажлын хэсгийг байгуулсан. Би нэг дэдэсгийн ахалсан. Тэгээд би санал дүгнэлтэд бичээд өгсөн. Би тэгээд энэ гадна дотныхонд хэлсэн. Америкууд ч тэр Австралич тэр одоо юу гэдгийг олон энэ гэрээг бас сонирхдаг нөхдүүд байгаа шүү дээ. Тэрний шууд хэлсэн. Ашиггүй юу ашигтай юу гэдэг тухай би ярмааргүй байна. Хуульч хүний хувьд. Эргэн хүний хувьд бол их юм ярьж болно. Хуульч хүний хувьд бол бас мэрэгжлийн байх хэрэгтэй. Хуулийн зүйл заалтыг үг үсгээр нь дагсан уу юу гэдгийг би бол шууд ярина. Хоёр тал хэрвээ гэрээ байгуулсан бол үг үсгээ А Б-г дагах хэрэгтэй. Монголын талч дагах хэрэгтэй.
нөгөө гэрээлзэгч талж дагах хэрэгтэй. Та нар 66% гэдэг чинь энэ гэрээний хэрэгжилтийг хангуулж явах үүрэгтэй. Харамсалтай нь та нар үг үсгээ дагаагүй байна. Жишээлбэл нэг жишээ хэлэхэд 15 мянган хүн оюу толгой дээр ажиллаагүй. Хөдөлмөрийн мүлжлэг. Яаж мүлжлэг вэ гэвэл за одоо надад 300 хүнийг би ажилд авмаар байна гэнгүүтээ 300-ны сарын цалин хэд вэ? За нэг хүний сая төгрөг гэж бодъё. Тэгээд одоо юу гэдэг 300 сая төгрөгийг нэг компанид өгөөд нөгөө хүн нь юу гэдгийг туслан гүйцэтгэгч бас биш. Хамтрагч биш. Тэгэн гутаа нөхдүүд 700 мянган төгрөгийн цалин өгчөж. 300 мянган ашиг гээд авчих. Нийгмийн даатгалын төлөөгүй өчнөө сар зовооччих. Үйлдвэрчний хэвлэл байхгүй байгаа. 2000-д гоё амьдарч байгаа. Яг стандартаараа нөгөө гэрээний дагуу ажилчдаа аваад ажилуулж байгаа. Үлдсэн 13 мянган хөдөлмөрийн мүлжлэгт явж байна. Энийг одоо энэ зүгээр л нэг жишээ гэж билсэн. Гэрээний зүйл залтаар бол тийм биш вэ гэж. Гэрээний зүйл залтаар бол 15 мянган хүнээ ажилуулах хэрэгтэй юм байна. Яг 2 мянган хүнтэйгээ адилхан байх хэрэгтэй юм байна. Мэдээж туслан гүйцэтгэх чинь тодорхой ажлыг хийж дуусаад болоог байхгүй юу? Энийг чинь туслан гүйцэтгэж гэж байгаа. Тэрнээс биш нэг ажлын байран дээр ижил төрлийн цалин авдаг. Нэг ажлын байран дээр ижилхэн хүмүүс ороод 3-4 өөр цалин авч болохгүй шүү дээ. Энийг би наа чин болохгүй гэж биелсэн. Тэгээ хоёрдугаарт нь гадны ажилчдын цалин бол аимшигтай өндөр байгаа. Аимшигтай өндөр байгаа байхгүй. Тэр нь маш харьцангуй тий. Бүр харьцангуй. Тэгээ би юу гэж яагаад монголчуудын хийж чадах зарим нэгэн ажлуудыг бол солиод ингээ явж явах хэвээр. Мэдээж мэрэгжлийн өрөм энд бас шаардах юм. Гадны хятадын ч байна, Оросын ч байна, Америкийн ч байна хүн ажилгүй яах вэ? Нэр ажлынхан дотоод юм яриаггүй. Гэхдээ гэрээн дээр аль болох сургаад бэлдээд Монгол болгож явуулна гэсэн юмнууд байгаа шүү дээ. Гэх мэтчлэн маш олон юм байгаа. Тийм учраас өнөөдөр юу гэвэл оюу толгой энэ гэрээг бол цуслах ёстой гэсэн би бол хатуу байр суурь хэлсэн. Одоо жишээлбэл энэ оюу толгойн гэрээ ингээд гацчлаа. За дээрээс нь 5 толгой асуудлууд бас яригджсэн. Тэр гацчлаа. За хамгийн чухал нь Монгол Улсын ерөнхийлөгч 2 за бараг 3 удаа их хурлын гишүүдийг суулгаад тусгаар тогтнол бүрийн эрхт байдалд аюул учирсан байж болзошгүй. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл өгье гэсэн чинь цуглуулаагүй шүү дээ. Ардын намд цуглуулаагүй байхгүй. Энэ шудраг гэдэг энэ нөхдүүд чинь оруулаагүй байхгүй. Гишүүдэд оруулаагүй. Тэрийг сонсцоход тэмцлээ хийж болно шүү дээ. Тэрийг сонсцоход ягаад тийм юм сонсохгүй байгаа юм? Өнгөрсөн жил бас үндэсний аюулгүй байдлын асуудлаар ерөнхийлөгч бас үг хэлэхэд ерөөсөө улсын хөрмөшүүд анхаарал тавьж оролцоо өгсөн шүү дээ. Өөрөөр хэл үндэсний аюулгүй байдлын улсын энд байгаа ихэнх гишүүдэд хамааралгүй шиг хандсан. Тэгээ яг доторх асуудал дээр би бол дүгнэлт хиймээргүй. Зөвхөн би эрдсэн дээр ярьж байгаа юм л та тий. Доторх асуудал бол нууцд байдаг тийм ээ. Тийм байсан уу, байгаагүй тэр бол нууцын зэрэгтэй. Зөвхөн тэр эрдс бүрдээгүй тэр юм дээр бол би их гайхсан. Маш их гайхсан. Маш их. Ягаад гэвэл эрцээ бүрдүүлчих, урлаа хийчих. Тэгээд ганцхан энэ асуудлыг сонсчихъя. Хуулийн байгууллагуудаас бүгд автор байсан. Тагнуул нэрсэн, прокурор нэрсэн, цагдаа нэрсэн одоо юу гэдэг бүгд ирчээд суугаад байдаг. Айлын ирэх хүүхдүүчийг тал тийшээ бүүгээ. Одоо ингээд улсын хурлын симуляцт ингээд одоо томилгоо явуулна шүү дээ. Томилгоо явуулна. Битүү тий? Хизээ битүү гэдэгт томилгоо явуулдаг байдаг байхгүй. Тэгээд улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар ингээд маш нарийн мэдээлэл хийе гэдэг тэр чинь 47 минут хийсэн гэж байна шүү дээ. Тэгэхэд хүн баг байхгүй гэж. Тэгэхээр одоо манай энэ улсын хурлын гишүүдийн ерөнхийд байр суурь хинбэ гэдэг нь харагдсан юм харагдаж байгаа юм шүү. Тий одоо энэ ер нь яах вэ? Би 2 дахь удаага их хурлын гишүүн болоод надад нэг л бодол төрсөн. Ер нь бол хүн мэдлэгтэй байх хэрэгтэй юм байна. Туршлага суух хэрэгтэй юм байна. Гол нь сэтгэлтэй байх хэрэгтэй юм байна. Манай ард түмэн болохоор юу гэх юм бол эсвэл хит сэтгэлтэй үнийг сонгодог. Мэдлэг туршлагагүй үнийг сонгодог гэсэн үг. Эсвэл хит мэдлэг туршлагыг бодоо сонгочдог. Нөгөөдх нь сэтгэлгүй байдаг. Тэгэхээр ард түмэн сонголтоо ирэхдээ маш ухаалаг сонголт хийх ёстой байна гэж би ойлгож байна. Харин одоо нэг залуучууд яваад би урд нь ярьж байсан энэ нэг их орон хөгжил гэсэн хөдөлгөөн байгуулагдаад тэгэл өөрсдөө сайн дураараа хүмүүст ингээд тусалдаг байсан бол тэрийг одоо тусалдаг байсан одоо нийлж хүмүүс тусалдаг байсан гэж ядуу хүмүүс тэрийг одоо өөрсдөө энэ ч одоо улс орон болохоо ойллоо гэд тэгээд намууд итгэл алдарлаа төд итгэл алдарлаа тэгээд яг хуу айл нэг номыг хамааралгүйгээр
одоо өөр чиглэлд байгаа мэдлэгтэй чадвартай туршлагатай ийм хүмүүсийг дэмжиж гарах юм хөдөлгөөн өрнүүлээд байгаа байхгүй. Би бас тэрийг дэмжиж байгаа. Та тэрийг яаж харж байна? Би ер нь тэр л зөв. Ер нь бол улс орон хөгжийг үл эрхийн ухамсарын төлөвшил өндөр вэжиж хөгждөг. Эн чинь бас эрхийн ухамсар гэдэг юм бас онл байна штэ. Тий, тэр эрхийн ухамсарыг өнөөдөр ард түмэнд бүрэн суйрлуулж өгөх юм бол ард түмэн юуг зөв, юуг буруу гэдгийг тогтоох боломжтой. Ард түмнийг өнөөдөр ард түмэн гэж бүгд л ярьдаг штэ. Би бол заримдаа олон түмэн гэж ярих дуртай. Тэгэхдээ өнөөдөр юу гэх юм бол одоо жишээлбэл 40 их хурлын гишүүн бойкот зарлаж байгааг би гайхсан. Юунд нь гайхсан бэ гэхээр би инколтыг өмөрч юм биш шүү. Би юу их гайхаад байгаа вэ гэхээр төчүүлээ байгаа юм чинь хууль батлал явна үсттэй. 40 хүн эрх мэдэлтэй очичоод юу гуугаад байгаа? Ерөнхий сайд юу гуугаад байгаа? Ард нь ерөнхий сайд байсан шүү дээ мэдээж. Бүгд л мэдээ. Ерөнхийлөгч байсан шүү дээ. Бүгдээрээ мэдчихэл байгаа шүү дээ. Тэгээ тэд нар юу гуугаад байгаа? Их хурлын даргаыг аваад за ингээ бүтэн болъё гэж гуугаад байгаа юм уу? Авч болно л доо. Нөгөө л намынхнаа шүү дээ. Дахиад нөгөө 40-с аавна. Одоо жил хүрэхгүй хугацаа болоод байна. Тийш одоо инх бод дарга ингээд бараг огцрох байх бид харж байгаа. Гэтэ инх бод даргын сүүлчийн тулгуур нь арчсан ном юм уу гэж хараад байгаа байхгүй хүмүүс. Одоо Эрдэнэт гээл те энэ хүмүүс хэлээд байгаа. Эдгээр болохоор ингээд огт нэгдээ тооцоолох юунд гарч зурхгүй. Хоёрдугаарт нууд энэ завсарлага авах нэгэд байгаа. Тэгээд одоо энэ цагаан сар магаас өнгөрөөд байгаа. Тэгээд та энийг ингэж харж байна. Тэгэхээр өнөөдөр хүмүүс хэлээд байгаа байхгүй. Одоо шил юу гэдэг хөрсгөл шилэл ингээд нөгөө намаас зэвсэн одоо юу гэдэг ингээд гişүүдтэй нийлцсэн. Гижээтэл одоо инх болд арслам гэл ингээд нийлцсэн. Тэгэхээр нөхөд нөхөд болж байгаа гэдэг шүлэг байдаг ш ташуулраа. Ийм юм болоод гэж байгаа байхгүй. Та энийг яаж харж байна? 30 жил улс төрд явсан бүх хүмүүсийг ард түмэн үзэн ядаж нэг нөгөөлөхөд хорсон зүг үзэж байгаа юм бэл. Бүр энэ дотроосоо бүр голын гомдол төрөөд байгаа юм бэл. Ард түмэн чинь гомдомтгоо штэ бас. Гомдохоос ч өөр арга байхгүй. Голдоо ордлоо гомдчиход байгаа. Би заримдаа энэ хүрэл зүх Мягомбинх бол энэ хоёр чих найзууд штэ. Хоорондоо тоглоод байгаа мó гэж бодоод байгаа. Миний найз 60 тэрбум гэдгээрээ тийм ээ. Төр зурдаа ингээд хоошоо болоод бүх намын минь муухай юмыг өөр дөрөө үрээд холдчих. Дараа нь хоёулаа нэг ивлэрээд ингээд явчих гээд. Тэгээ нөгөөх нь болохоор юу яриад байгаа юм би намын төлөө ярьсан болохоос өөрийнхөө төлөө яриаггүй. Энийг намаа авгалдаа гээд ингээд муудалцаад байгаа мó гэж хараад байгаа болохоос 60 тэрбумыг шийдэх сонирхол эдэнд байхгүй. Бийсэ. Одоо энэ дөрж одуугаал нэг залуу болд эднэр суугаал ярьж байна. 60 тэрбум 4 цаг яс суусан айгүй муухай юм ярьсан марсан яриа л үсттэй. Муухай юм хэлээл үсттэй. Асуудлын гол нь альва гэмт хэрэг чинь гэмт хэрэг гэдэг бол хохирол шаардах ёстой. Ярианаас хохирол гарах ёсгүйгээд арчилсан одоо үндсэн хуулийн дээр заасан. Тэр нь юу гэж вэ гэвэл таны бодж байгаа асуудлаар таныг шүүхгүй. Таныг харин бодсон үйлдэлээ хийсэн асуудлыг чинь бид нар нотлоод бид шүүнэ. Ийм л зарчим байгаа. Тий, заав нотлох хэрэгтэй тий. Тийм нотлох хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр юу гэдэг ардын намын санхүүг шалгуулъя гэд бичиг өгсөн. Авилгалтай тэмцэгт. 3 янзын санхүү байна. Төрийн албыг зараад санхүүжилтээ босгосон байна. Анд найзуудаас ах дүүнрээс одоо сэтгэлтэй хүмүүсээс хандив цуглуулсан байна. Үйл ажиллагаа босгох гээд энэ тэнд компаниас босгосон байна. Эхний хоёр бол өнөөдрийн хууль зарчим юм чи одоо яах вэ? Бидний л одоо хувь тавилын ингээд орхиё. Тэр 3 дахьын удаа гаргаад ургийн модыг босгоод төрийг цэвэрлэе гэж. Хин ч энийг ярихгүй юм. Хэрвээ энийг ярих юм бол энэ яригдаад байгаа хүмүүсийн бүх юм нь гараад байна. Би үл ингэж бодож байгаа шүү дээ. Гудамжинд явж байгаа гинэтхэн дарга болцсон. Гудамжинд явж байгаа ямар салбарыг мэдгүй тийм ээ. Тэр хүнд нэг давуу тал байгаа. Үр хүүхэд нь байж болно. Үр хүүхэд нь байж, жолооч нь байж болно. Нууц хамраг нь байж болно. Эсвэл цүнх хөрөгч нь байж болно. Яг саний хэлээд байгаа юм шүү дээ. Санийг ингээд тэр манай энэ комментаторч орсон дээр цаг компани зөвлөл нэмэх баатар хэлж ирсэн. Монголд 300 гэрүүл байгаа гэж байна. Тэр 300 гэрүүлийг л одоо ингээд ах トゥ амар сандад шалгачвал ер нь нийгэм цэвэршин шүү гэдэг.
Тий. Тэр ургийн мод ярьж штэ. Тий. Одоо тэгээд мөнгө өгсөн байж бол тэгээд төрийн албаараа гаргаад одоо жишээлбэл хилцээний даргаас газрын дарга болцсон, газрын даргаас төрийн нарийн болцсон бол ойлгож болно. Тий, шатараад тий шатараатай салбарынхан ч юм ядаж тийм ээ. Тэрнээс биш зүгээр гудамжинд явж исэн хүнийг те одоо сонгуульд нь хандив өгсөн, эсвэл сонгуулийн багт нь ажилласан. За үгүй маа гэхэд одоо зөөлнөр илж штт. Үгүй маа 50 сая төгрөг өгөөд ажилд нь тавиаг юм биш штт. Нөгөөх нь юу гэдгийг авилга маягаар өгсөн. Тэгээд энэ ерөнхий нарийн бичгийн дарга нарт албан тушаал очтгүй нэг онцлог байдаг байхгүй. Би ч бас хувьсгалт намын юм мэдэн штэ бас. Төрийн албанд очиход ерөнхий нарийн бичгийн нартай очиж уулздаг байхгүй. Тэгээ намын хандив нэрээр мөнгө өгчөөд төрийн албанд очдог. Тэгэхээр наацх нь энэ төрийн ерөнхий нарийн бичиг гэдэг тагаа нөхдүүдийг ухаад үзэх юм бол их юм гарна да. Тийм штэ. Одоо шэйли дам гэдэг одоо танаа нам дээр манай би өөрийнхөө нам дээр жишээ аваад штэ. Тэгэхээр эдний намууд магадaltaй байгаа байхгүй юу? Тий, шэйли дамчаас хэлсэн шүү. Бүх одоо намын ерөнхий нарийн даргаыг адилхан наад шалгаа. Ягаад гэдэг мөнгө босгох үүрэгтэй хүмүүсээ тий ганцхан намаа өгшөө энэ бол би зүгээр хийдэг ажил хийсэн гэж тий. Тийм штэ. Өөрөөр тэгэл тэр маань одоо шоронд л байж байгаа штэ. Одоо хүртэл гараагүй зайлвал ямар зайлг баг. Та бүхэн бас олон жилийн өмнө бие биенээ мэднэ тий. Та бол бас ингээд телевиз дээр бас хуулийн зөвлөх, инхүү даргын зөвлөх гэдэг хэлсэн. Би таныг бас Монгол Ардын хувьсгал намд бас нэг тийм юу их хувь нэмэр оруулсан гэж хардаг байхгүй. Жишээл Монгол Ардын хувьсгал намын нэрийг авахд одоо таны зүтгэл одоо юу гэдэг те энэний одоо нөлөөний үр дүнд тэр намын нэрийг авч яасан гэж би хардаг, хувьдаа хардаг байхгүй. Тэ? Тэгэхээр одоо та их тэр намд бол үнэлэгдэх ёстой гэж харж байгаа. Тий, яг уу намд үнэлэгдэх ёстой юу, даргад үнэлэгдэх ёстой юу гэдэг чинь манайх чи одоо нам гэдэг ойлголт, дарга гэдэг ойлголт хоёр чинь одоо маргаантай явсаар агаад дарга гэдэг хэсэг нь бол тийм ээ дарга даргатайгаа яриад энэ шүүхийг одоо нөлөөлсөн юм уу яасан ямар ч байсан илт хууль ус шийдвэр гаргаад ингэ явж байгаа. Тэгээд би ойлгохдоо бол энэ Зандаг хүүгийн их болд манай энэ Намрын их хоёр гэдэг хоёр хүн бол ах トゥ шиг найзууд. Тэр хүн юу зөвлөдгийг би мэдэхгүй, хоорондоо юу ярьдгийг мэдэхгүй. Ямар ч үлээ гэсэн шүүхтэр гарах ёсгүй дээ гэж бодсон шийдвэрүүд гараад байгаа. Сүүлийн шийдвэрүүдийг гараад байгаа. Та одоо ингээд нам дээр одоо улсын хурлаа та намд төлөөж үг хэлэхгүй байгаа шүү дээ. Тийм би зүгээр яг хоёр талтай. Нэг талаас нь бол за яг тэ өөрхий инквер дарга бол бас өмгөөлөгч нь байсан. Бид хоёр бол бас ах トゥ шиг ойр байсан тийм ээ. Одоо би оюун эрдэнэ шиг ингээл худлаа нөгөө нэг герт нэг өрөөнд амьдарч исэн шахуу мөртлөө гинтхэн ухаан ороод нөгөө хүнийгээ мэлзээгээд дуралдаал тийм нөгөө хүнийгээ муухай гутаанд оромжлоод явмааргүй байна. Би бол зарчмал ярьсан. Ямар зарчим бэ гэхээр за 12-оос 16 он хүртэл бол бас хөшгөний ард Солонгост байгаа ч гэсэн бүх юмыг удирддаг байсан. Та ч гэсэн тэр компанид байсан хүн мэдж байгаа шүү дээ. Яаж удирдах, яаж хүмүүсийг чиглүүлж, хэнийг тавих, хэнийг тавихгүй бүх юмыг хийдэг байсан. Тэгээд тавьсан гэдэг байгаа бүх хүмүүс нь алдаа гаргасан. Зарим нь өөрөөсөө болж алдаа гаргасан, зарим нь даргын шийдвэрээс болж алдаа гаргасан. Улс төрийн томилгоонд очсон хүмүүс тийм. Тийм улс төрийн томилгоонд очсон бүх хүмүүс. Дандаа урагчдыг бас тавьсан. Тэгээ нөгөөдөл нь юу гэдгийг зарим нь гомдоод явсан, зарим нь тийм ээ голоод явсан, зарим нь бол ашиглаад явсан. Ингээд ерөнхийдөө 17 оны ерөнхийлөгчийн сонгуулиар за боломж өгсөн. Та одоо ямар ч байсан дахиад эцсийн боломж чинь байна. Тэгээ боломжоо ашиглаад чадаагүй. Би өгөөд наад Ганбаатар ч бүтэхгүй. Монгол төрийг энэ хүн удирдахгүй. Боловсрал мэдлэгээрээ ч тэр тийм ээ тойргоосоо гараагүй хүнийг те улсад гаргана гэж юу гэдгийг. Бидэнд популизм хэрэггүй. Наад хүний чи яриад байгаа юм хутлаа яриад байна. Та яг энэ хүнийг дагаад бас хутлаа яриад байна. Та хоёрын энэ яриад байгаа юм чи хоёулаа худлаа байна. Яагаад худлаа гэж яагэхээр 60 тэрбум доллараар ард түмэнд үнэгүй байр өгье. Үнэгүй сургууль өгье. Үнэгүй одоо боловсрал эзэмшүүлье гэсэн ийм юм яриад байна. Эн чинь худлаа. Хаанаас авах юм? Одоо чинь оюу толгой одоо ашгийг урьдчилж аваад ард түмэнд тараа гэж хэн ашгаа урьдчилж мэдээд мөнгө өгөх юм. Тий, одоо Монгол Ардын хувьсгал намд бол одоо юу гэдэг Монгол улсын ерөнхийлөгч гэсэн одоо энэ дээр очих
Тэгээд ард түмний төлөө ажиллах тийм боломж байлаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэрийг таавал хангаж өгсөн шүү дээ. Тэгсэн. Нэг судал те яг хуулиараа. Тий. Тэгээд жишээл би Нарангал гишүүнтэйгээ комментатор ярьцгааж хат бол Нарангал гишүүн бол одоо маш том кандидат байсан байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгээд одоо шударгууны одоо те төвлөгдсөн одоо хууль эрх зүйн талаас дуршлаг мэдлэг талаас тэгээд над хэлжсэн. Надад дуудаад 10 тэрбум төгрөг гэж хэлсэн. Тэгээд дургуун хүрээд те яг тэрмгээ босч болно шүү дээ хүн бол те. Гэтэ бол дургуун хүрээд би энэс татгалцсан гэж хэлж байгаа. Үнэ. Ийм 15-ыг ч нэгчээсэн, 10-ыг ч нэгчээсэн зөндөө юм байдгийн. Би бас хүн амьтантай хамт бас тухайн үедээ уулзж байсан учраас мэднэ. Манай хүний бас тэр занг. Тэгээ би юу гэвэл одоо дарга амраа бол. Тэгээ маш том боломжийг алдсан тийм. Боломжийг алдсан одоо бол. Одоо бас нэг 20 он хүртэл тийм ээ. Энэ намын тугийг аваад тийм ээ. Ард түмэндээ одоо ингээд үгээ хэлээд явъя. 49-ийг ярихад дуграагүй. Засгийн газар огцороход дуграагүй. Харин сая огт тагч өгөөс шүү дээ. Одоо энэ ярьж байгаа юм дээр дуурдаггүй. Яагаад вэ гэвэл дуурна гэдэг чинь юу вэ? Тэр яриад байгаа өөрийнхөө тойр үрэлэгчтэй удирдах зөвлөл мөвлөгээ нэрлэлцсэн болвол гүйцэтгчийг нэрлэлцсэн болвол улсын хурлын баасан хүү танаагаад тогтоолын төсөл өгөх ёстой. Тэгээ би нөгөө тогтоолоо бариад уучлаарай. Би засгийн газрыг огцруулахын эсрэг байгаа шүү. Яагаад гэвэл над юм тогтоол байгаа. За би 49-ийн талд байгаа шүү. Яагаад гэвэл над юм тогтоол байгаа. Эсрэг байгаа шүү. Ийм тогтоол байгаа. Ингэж ярина штэ. Юу ч байхгүй тэгчгээд гаргасан шийдвэрийн маань бол гайтай шийдвэр байна уу, гайгүй шийдвэр байна уу? Одоо жишээлбэл 49 хүн конов дараад Эрдэнтийг авцсан юм байна. Одоо авцсан гэж л ойлгоод одоо тэдний яриагаар бол тэгээ авцсан хаана байгаа? Би буруу байна, тогтоол нь буруу байна гэж хэлсэн чинь ТV-сээр өстө баасахгүй Эрдэнтийн 49 эсрэг байсан гал өстө зүгээр яриа юу 49-ийн талд байсан яриа. Тэгээ би заримдаа ард түмэндээ хэлдэг байхгүй. Эрдэнтээд очив. Би чинь 49-ийг худалдаад авсан шүү дээ. Очиж өмчөө нэг олж авъя да гэд нөгөө төлөгийг нээлгдэг баг. Бүр тэр болтол тарих угаагаад 15 удаа намайг хөөсөн шүү дээ. Амаар хилээр тэгээ дээрээс нь бүр сүултээ алдчихсан 10 шүү дээ. Мэдээ хэвлэлийн урал зарлж хөөснө. Тэг би ойлгохгүй байхгүй. Одоо юу гэсээд байгаа юм бэ? Одоо ингээд нөгөө хүн чинь бас нэг ээлжтэй дараатай нам бол нэг удирдах зөвлөлөөрөө яриад олонхоороо яриад улс намын их хурлаа хийгээл явна үз. Тэгээ нөгөө манан бүлгээс мөнгө авсан л гэж авч байгаа. Тэгээд би шоронгоос гаргасан. Тэр хүн намайг шоронд их гэж явж байгаа шүү дээ. АТГ-гээр шалгуулаад, цагдаагаар шалгуулаад, тагнуулаар шалгуулаад, үндсэн хуулийн цэцээр шалгуулаад 50 суулгахгүй шүү дээ. Та одоо улсын хурлын гишүүнийхээ зүгээс энэ намыг улсын хурлд суудалтай болгосны зүгээс бол бас намд санхүүжилт хийж байгаа шүү дээ. Одоо 124 сая жилд нэг удаа авч байгаа шүү дээ. 124 сая төгрөг. Хуулиараа багаар удахад 5 сая төгрөг манай тойрогт ирэх ёстой. 2 гэр гэсэн үг. Би ойролт 4 жилд одоо юу гэдэг 8 гэр одоо юу гэдгийг ард түмэнд авчих. Ийм л хуультай, хууль нь. Тэр та аагүй тий. Ааг өгдөгчгүй, авдагчгүй. Тэгэхээр энэ бол одоо юу гэдэг мань бол маш хэмжээний мөнгө авч ирэх гэсэн үг шүү дээ. Мань бол 300 байна уу, 200 байна уу, 300 сая төгрөг авч байгаа шүү дээ. 2-300 сая төгрөг бол хэлбэг авч байгаа шүү дээ. Яг тэгвэл гишүүн бол 10 сая гэдэг чинь 65 сая төгрөг. Дээр нь нэмээд одоо юу гэдэг 650 төгрөг шүү дээ. 650 сая ч юм уу тийм баг. Их мөнгө авч байгаа юм. Би өөр мөнгө авч байгаа тийм. Ачаас намч авч байгаа. Тийм ийм л хуультай юм чинь. Тийм учраас би юу гэх юм бол энэ улс төрийн намын тухай хууль, улс төрийн намын санхүүжилттэй хуулиа батлаагүй цагт шударга ус ярихгүй. Тийм учраас би энэ найзуудтай хэлээд байгаа. Манан бүлгийг нураа гэвэл тийм ээ 40-үүлээ нийлээд хэдэн хууль оруулаад ирээ. Эхний хуулийг би за огцруулдаг хуулийг оруулаад ирээ гэдэг орилоод байсан чи ашгүй өөрөөсөө оруулж ирээгүй шүү дээ. Нөгөө захиалагч оруулаад ирсэн ерөнхийлөгч маань бичиг өгсөн. Одоо бусад хуулиудаа оруулаад ирээл гэж би гуугаад байгаа. Ард түмэндээ байгалийн баялгаа тараа гэж байгаа бол одоо үгүй гэж байгаа бол одоо тэр хураадаг хуулиа одоо сангийн хуулиа инээ тэр хуулиа яриад яах вэ? Бүгд гоё Норвег гоё байлаа гэж ярих юм. Энэ гоё байлаа гэж хуулиа л оруулаад байна. Одоо ингэ чуулган завсарлах гэж штэ. Та тойруулга явна тий. Одоо яг ингээд наран хүн гişүн бол гурил удаа тараагаад эхэлсэн байна тий. Тэгээ одоо сонсноор одоо юу гэдэг юм бас янз бүрийн шугамар одоо юу гэдэг ингээд юм тараагдах юм л дээ. Та одоо юу ямар бэлэгтээ очих гэж байна? Гэхдээ яг би зүгээр манай ард түмэн намайг мэдэн дөө. Цагаан сар болох гэж байна. Манай ард түмэн мэднэ намайг. Би айлаар ороод тийм ээ золгоол буузнаас нийтэл тийм ээ Монгол заншил ямар байдгийг нэг 50000 төгрөг байт юм уу барайл Ахмад настай хүнтэй золгоод бас нэг төрөөс авч байгаа цалин мөнгөтэй хүн шүү дээ. Тий. Ерөнхийдөө бол тийм надад бол хулгай мөнгө байхгүй.
Зүгээр шулуухан хэлэхэд бол бас ядуу юм биш. Та бол мэдж байгаа. Би бас ТV-ст байхдаа, инээ тэрэ байхдаа бас өмгөөл хийгээл гайгүйхан ажлын үзмэс аваад явдаг л байсан. Каурин гэсэн компанитай шүү дээ. Тэгэл аж ахуйтай тий. Тэгэл аж ахуйгаа эхлээл явдаг л байсан. Тэр утгаараа өнөөдөр юу гэх юм бол нөгөө хүмүүс их сони юм байлаа. Би зарим хүмүүст хэлдэг юм. Ядуу хүн гэхээр янхан гэсэн үг шүү дээ. Ядуу хүн гэхээр биеийн үнэлэгч гэсэн үг биш. Ядуу хүн дээр очиж чи биеийн үнэлэгч юу? Чи биеийн үнэлсэн үгээд хэлвэл хүмүүсийн тийм ээ юу дургуцлыг хүргэн шүү дээ. Ард түмний нүдэнд ядуу юм шиг харагдаж байгаа гişүүн аль нэг талаас очиод авилга авсан гэж харддаг болвол энэ бол өөрсдөө дормжилсантай адил гэж би хэлдэг байхгүй. Би бол зарчим яриад байгаа. Би бол одоо энэ Бацаандан аюур сайхан эднэртэй жишээлбэл нийгэмдээ санал нийлдэг. Гэмт хэргийг хизээч дараалуулан шийдгэж болохгүй. Тэмцэж байгаа бол орж ирсэн болгон дээр нь тийм ээ онголтуулаад бай. Тэгвэл тоон багсан шүү дээ. Ядаж хулгайчийн тоо багсан шүү дээ. Томын шийдэлтэй гэл ингээл амар үнэн ч юм уу худлаа ч юм уу өчнөө тоо хэлэл ярьдаг. Тэгэд одоо юу гэдгийг нөгөө үгээрээ бусдыг гэмт хэрэгт гүтгэж болохгүй шүү дээ. Энэ прокурор юу гэлээ нөгөө нэг 40 хүний дөрвийг нь суулгах гэж оруулж ирлээ гэд. Тэгээд тэр прокурор зохиомлоор эрүүгийн эрг үүсгээл те. Тэгвэл прокурорд эрг үүсгэлтэй. Энэ авилгалтай тэмцэхийн дарга гэлтэх юм. Тэгвэл тэрэнд эрг үүсэх гэж явал та. Нотлохоо байвал ороод ирэхээр нь зүгээр зүгтаагаал. Ер нь хууль зүйн сайдаас эхлээд долдоо нүүрлүүн хараад юм хэлж чадахгүй. Би улаан цэлсэн. Одоо энэ нөхдүүд чинь гэмт хэрэг хийсэн юм уу? Зээл авсан юм уу? Гэмт хэрэг гэж өөр хэлээд шүү дээ. Тэгээ шийдэл явмаар байна шүү дээ. Бүгдийг. За баярлалаа. За. Өнөөдөр та бүхэн ингээд ярилцах цаг ингээд өндөрлөж байна. Тэгээд бас улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бас хөрөлцөн танд талархлаа. Ажил амжилт хүсье. За баярлалаа. Сэндийн энх бат контрол комендатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут.